2021 оны 4-р сард Калифорни мужийн Монтерей паркуудад байрлах Хятад эзэнтэй шарсан махны газарт буудалцаан боллоо гэсэн дуудлага даваа гарагийн 18 цаг 30 минутын орчимд тус газрын ажилчдаас цагдаад ирсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн 30-аас 40 насны Аз гаралтай хүн байсан бөгөөд тухайн үед 2 чөнлөө гал нээсэн байна. Хохирогчид болох 36 настай Лин Ван гэх эмэгтэйг 5 удаа, 37 настай Жаймин Лин гэх эрэгтэйг 8 удаа буудаж улмаар амь насыг нь хохироосон байна. Энэ хэрэг мууж даяар шууган тарьж, эрүүгийн хэрцгий хэрэгүүдийн тоонд багтсан юм. Тус хотын цагдаагийн хэлцээс хэрэгтэнг 38 настай Жин Ишин болохыг тогтоож, шуурхай мөрдөн байцаалт явцад хүү амны хэргийн мөрдөгчд Америкийн нэгдсэн улсын хилгайл, хамгаалтын ажилтнууд болон холбооны мөрдөх товчны ажлын хэсгийн тусламжтайгаар мегмар гарагт буюу маргааш өдөр нь Мексикийн хил дээрээс түүнийг баривчилсан байна. Цагдаа нарын мэдээснээр хохирогчдын нэг болох 36 настай Лин Ван хэмээх Хятад эмэгтэй нөхөр энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Тэд 9 болон 12 настай охидтой бөгөөд хардалтын улмаас хэрэг үйлдсэн байх гэсэн таамгийг гаргав. Хэрэг 2021 оны 4-р сарын 5-ны өдрийн 18 цагийн орчимд болсон. Хэрэгтэн Жин Ишин гар бууга цаасан уданд нууж Лин Ван болон Жаймин Лин нарыг араас нь даган Хятад ресторанд хохирогчдыг ярилцаж байх хооронд дотогшорон шууд гал нээжээ. Тэрээр хэргийн газар 20 секунд орчим байж байгаад зугтсан байна. Түүнд тангарагтны шүүхээс 2 хүнийг санаатайгаар алж амь насыг нь хохироосон, галт зэвсэг хууль бусаар хадгалсан. Хүнд гэмт хэрэг үлдэн оргон зайлах гэсэн хэмээд шүүх хурал хүртэл батлан даалтанд гарах боломжгүй гэж үзсэн байна. Энэ хэрэг хүн бүрийн сонирчсан хөдөлгөн гэр бүлийн хүчирхийлэл үлдэгч яагаад их нэртэй ийм харгас үйлдэл гаргах болов? Тэр үнэхээр тийм муу залуу байсан уу? Хэргийн цаана ямар нууц байна гихчлэн хүмүүс олон төрлийн тамга дэвшүүлэхэд хүргэсэн. Жин Ишинийг найзууд нь Шао Жин гэж дууддаг байв. Тэдний хэлснээр Шао Жин сайхан сэтгэлтэй, ийдэг, бусадтай муудалцах дургүй. Гэр бүлдээ дандаа санаа тавьдаг, зовлон зүдгэрийг төвчж чаддаг шудраг хүн хэмээсэн байна. Тэрээр найзуудаа аль болох бусадтай маргалдахгүйгээр зөөлөн аргаар шудраг хандаж байхыг байнга зөвлөдөг байсан нэг. Мөн тэрээр бусдад туслахад үргэлж бэлэн байдаг тусч гэрийн ажилдаа санаачлагтай. Найз нөхдөө гэртээ урьж оройн зоог барих, бэлэг өгөх дуртай залуу байжээ. Өөр нэгэн хүн түүний тухайд тэрээр үгдүү цөөтэй даруй нэгэн бөгөөд асуудал үүсгэх дургүй энгийн нэгэн цагаач ажилч. Жин Ишин бол сайхан амьдрахыг хүсдэг, түүнийг юм хэрцгий үйлдэл хэмээн бодсонгүй, төсөөлөхөд бэрх байна гэж. Жин Ишин Америкийн нэгдсэн улсад анх эрэхтэй ресторанд ажилладаг байсан ба тун хэцүүхэн амьдарч олсон мөнгө байн хураадаг төдийгүй элдв зүйлд мөнгө өрөх дургүй өөрөөсөө хүртэл хармалдаг байсан гэж бан овогтой хуучин хамтран ажиллаж байсан хүн нь ярьж байна. Ажилдаг байсан газрынхан эзэн хэлэхдээ Жин Ишин Хятадд байгаа эхнэр хүүхдүүдэд авчрахын тулд шаргуу хөдөлмөрлөж тэдэнтэйгээ байн холбоотой байн холоос ч гэсэн хайр халамжаа хармгүй зориулдаг байсан. Тухайн үедээ биеийн байдал нь муудаж чихрийн шижин өвчтэй гэж онцлогдсон. Хэдийгээр Шао Жиний орлого багч гэсэн азар тэр эмчилгээний зардлыг төрөөс нөхөн төлүүлж чадсан. Тэр гэр бүлээ авчрахын тулд мөнгө хэмнэн өдөр бүр шаргуу хөдөлмөрлөдөг байсан гэсэн байна. Жин Ишин хамт ресторанд ажиллаж байсан хэсэг хүмүүсээс хамгийн түрүүнд ногоон карт авсан азтай нэгэн байж. Тэрээр ногоон картаа авсны дараа удалгүй эхнэр Ван Лин болон 2 охиноо Америкийн нэгдсэн улсад авчирсан. Жин Ишин нь Хэбэ мужийн уугуул иргэн бөгөөд түүний эхнэрч бас нэг хушуунд амьдардаг нутгийн ирг. Тэд Хятадд гэрлэн 2 охинтой болсон байна. Америк мөрөөдлөөр Америкийн нэгдсэн улсад ирсэн хүмүүс бусдын адил тууштай хөдөлмөрлөж, эмтхийн үр шимийг хүртэж, хөлсөө дустуулан сайн сайхан амьдралын төлөө зүтгэхийг хүсдэг. Түүний хувьд эхнэр хүүхэд нь ирсэн нь хэдийгээр сайхан чиглэлээ, ажлын ачаалал улам их нэмэгдэх, мөнгө илүү олох шаардлага гарсан. Жин Ишин ажлынхаа эзэн хатагтай Жэйтэй эгчдүүгийн харилцаатай дотн байсан бөгөөд хатагтай Жэй Жин Ишиний эхнэр хүүхдүүдийг төрөөс тэтгэмж авах хүсэлт гаргахад нь тусалж түүний гэр бүлийнхэнд төрөөсийн байр хүртэл олж өгчээ. Тэдэнтэй харьцах явцад Жин Ишиний эхнэр Ван Лин гэр орны ажилдаа сайн төдийгүй харьцангуй хүчирхэг эмэгтэй. Харин Жин Ишин эхнэртэй хаяа жаахан хатуу ханддагч Америкт ирснийхэн дараахан удалгүй машин хүртэл авч өгсөн нь эхнэртэй маш сайн гэдэг нь мэдрэгдсэн байна. Хатагтай Жэй хэлэхдээ түүний эхнэр Ван Лин Америкийн нэгдсэн улсад ирээд удаагүй байхдаа массажны газарт ажилд орсон. Харин Жин Ишин гоёл чимэглэлийн ажил хийж өдөрт 100 гаруй доллар олдог байсан ч зарим үед давхар өөр ажил хийх үе гардаг байсан гэж.
Жин ишийн чихрийн шижин өвчтэй гэдгээ хамт ажилдаг хүмүүсээсээ үргэлж нуудаг, мөн хоолны хатуу дэглэмтэй тул тэдэнтэй хамт хоол иддэггүй байж. Жин ишийн маш цөөхөн найзтай, түүний амьдрал ерөнхийдөө маш их гүнхтэй харагддаг байж. Тэр октоо сургуульд нь өдөр бүр үргэж өгдөг, байнга л гэр орны ажилгээд амрагч завгүй байдаг. Нэг ч удаа ажлаасаа чөлөө авч үзээгүй байна. Тэрээр нэг удаа хатагтай Жэйд амьдрал хэцүү байгаагаа хэлж байсан. Харин хариуд нь хатагтай Жэйлэхтэй огт нь удахгүй том болон хэмээн тайвшруулж сайхан өдрүүд ирнэ гэж зоригжуулж байсан ч удалгүй ийхүү эвгэнэлт явдал тохиолдсон байна. Энэ төрлийн хүү амны хэрэг цаанаа учиртай байдаг. Энэ хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Жин ишийн амьдрах байр хайж байсан бөгөөд одоогийн байрнаасаа нүүж ганцаараа амьдрах хүсэлтэй байжээ. Тухайн үед эхнэр нөхөр хоёрт асуудал үүссэн гэж хатагтай Жэй хэлв. Тэр үед Жин ишийн ганцаараа амьдрахыг хүсэж байгаагаа хэлсэн бөгөөд гэртээ байх нь түүнд хэцүү болсон байж. Гисэн хэдий ч хоёр охиныхоо өмнө энэ тухай ярихгүй байхыг хичээж октоосоо нууж байжээ. Хожим нь тухайн хэргийн талаар мэдээгээр гарч байгааг хатагтай Жэй хараад Жин ишийн гэдгийг шууд таньсан байна. Тухайн үед тэрээр яагаад тустай амьдрах гээд байгаа, түүнд ямар их дарамт учирсанг ойлгосон гэдэг. Тус гэмт хэрэг цагдаагийн газрын яг эсрэг талд болсон байдаг. Түүний эхнэртэй хамт байсан хятад залуу Америкийн нэгдсэн улсад амьдардаг цагаач нэг. Эхнэртэй хаягдсан тэрээр тус улсад мөн л хүнд амьдралыг туулж байсан. Эхнэр нь ногоон карта авангуудаа түүнээс салсан байна. Ийхүү сэтгэл гундуу байхдаа Жин ишийн эхнэртэй танилцсан, улмаар хоёр дахь харилцаагаа эхлүүлээд байжээ. Ийхүү хууралтын явдлыг Жин ишийн гадарснаар эхнэртэй хандан хэд хэдэн удаа сануулж байсан ч түүний эхнэр сануулгыг нь үлтон нууц амрагтайгаа удаа дараа уулзж байсан нь даруй төлөв бусадтай муудалцахаас аль болох зайлсхийдэг энгийн нэгэн залуу болох Жин ишийн уур уцаарыг хүргэж эцэстээ хоёр чүрний амнасыг буудуу хөнөөсөн хэрэгт түүнийг оруулсан юм. Ингээд түүнд Лос Анжелесийн тангарахтны шүүхээс 58 жилийн хорих аль өгсөн бөгөөд өршөөлийн хуулинд хамрагдах эрхгүйгээр шүүх хэргийг тасалсан байна. Шүүхтэр Жин ишийн өмгөөлөгч тангарахтнуудад хэлэхдээ миний үйлчлүүлэгч зөвхөн гэр бүлэл бодож өдөө хүрч амьдралаа босгосон. Гэвч тэр их хичээл зүтгэл нь эхнэрийнх нь уруултаар нуран уснаар тэр хичээсэн чинээгээрээ сэтгэл санааны цохилтонд орсон. Хэрвээ эхнэр нь ийм зүйл гаргаагүй бол Жин ишийн хизээч ийм зүйл хийхгүй байсан. Энэ хэрэг ноён Жин ишинийг шууд л алуурчин гэж соллоход дэндүү олон цорхойтой байна гэж мэдүүлжээ.